сүүлийн 30-40 жилийн хугацаанд ислам шашин, муслимчууд биднэрт аюул болж байна. Цагаачтууд манай улсыг, манай эдийн засгийг, манай континентийг сүрүүлж байгаа. Гэхдээ энэ хэний буруу юм бэ гэвэл НАТОгийн буруу, Америкийн буруу. Тултан бөмбөгдөөд байгаа хгүй. Одоо энэ шүү дээ. Энэ Ираныг бөмбөгдөөд дуусгах чадах юм бол энэ Иранд амьдарч байгаа хүмүүс хаашаа зүгтах вэ? Одоо Украинаас бас олон сая хүмүүс Европ руу зүгтсэн. Тэнд Герман улс, Франц улс, Итали улс гадуурын дарамт болж байгаа. Хинээс болсон юм бэ гэх юм бол дахиад НАТО. Тэгээ удахгүй Оростой алдчих магадгүй. Европ тэр чигтэй. Бас энэ буруу юм бэ гэх юм бол Америк НАТОгийн буруу. Англи улсын түүхийг судлах юм бол, Францын түүхийг судлах юм бол, Германы түүхийг судлах юм бол Монголоос тис ондоо Монгол улс яадаг байсан бэ гэвэл ерөнхий сайд ойролцоо 1.8-аас 2 жилийн дотор нислэгддэг байсан. Нам дотроо бослог гарна, ард түмэнд бослог хийн, тэгээ огцорчдөг байсан. За. Гэсэн Монголд нэг сонирхолтой юм юу болж байгаа юм бэ гэвэл тий бүтэн 4 жил ирэх барьж байгаа ерөнхий сайд гарч ирж байна. Бүтэн 6 жил гэх мэтчлээ. Герман чал өөр байсан. Helmut Kohl ямар олон жил ирэх барьж ирсэн бэ? Helmut Schmidt, Willy Brandt, Gerhard Schröder. За хамгийн сүүлд Ангела Меркель 3 удаа сонгуул ялсан. Нийтдээ 12 жил Бундесканцлер байсан гэж боддоо. Окей. Гэхдээ одоо Friedrich Merz гараад ирсэн. Friedrich Merz Германы түүхэнд ард түмэн хамгийн их үзэн яддаг Бундесканцлер болж таарлаа. Тэгээ бас давхар амар эмзэг сонсцгоо. Ich habe nie jemandem persönliche Faulheit unterstellt. Ich habe nur gesagt, dass die Zahl der geleisteten Arbeitsstunden in Deutschland im Augenblick zu niedrig ist. Би ард иргэдүүтэй ард түмнээ залах уу гэд хизээч гүтгээгүй. 3 сарын өмнө 6 сарын өмнө олон нийтийн өмнө юу гэж хэлсэн бэ гэх юм бол хэдүүлээ хангалттай ажиллахгүй байна. Хэдүүлээ дэндүү их амарч гин. Дэндүү их жаргаж гин. Хэдүүлээ хөдөлмөрлөхгүй байна. Германчуудаа ажилдаа яв. Тэгээ 2-7 хоногийн өмнө чи өвдөх юм бол за яв. Компани руугаа ингээ залгаад би өвдөж гинэ. 2-3 хоног тэгээ энэ ханаад алуурч ин гих мэт шин гайгүй олцоод эмчтэр очоод эмчин бичиг өгөө. Тэрийг хоригдсан. Одоо Германд чи өвдчих юм бол за яв. Яг тэр чөлөө авах байгаа өдөртөө чи эмчтэр очих хэвээр ханадтай. Халуурч байгаа тэр. За тэр алтан бичгийг авах хэвээр эсвэл эмчин бичгийг авчрах хэвээр. Тэгээ компани руугаа явуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол чи хөдөлмөрийн хуулийг зурж байгаа гэсэн. За иймэрхүү төрлийн хуулийн хууль мөл санаачлаад Friedrich Merz-ыг одоо Германы ард түмэн үзэн ядаж байгаа. За тэгснэ одоо ингээд тий үгүй би хийжээч тэгж яриаггүй гэж донгосдож байна. Өнөөдөр шүн. Die Schweizer arbeiten 200 Stunden mehr als die Deutschen. Швейцар ард иргэд Герман ард түмнээс тий жилийн 200 цаг илүү ажиллаж штэ. Тэгэхээр өөрийнхөө ард түмнээ доромжилж байна тий. Das ist doch nicht Faulheit, die ich jemandem persönlich unterstelle, sondern ich sage, unsere Produktivität ist zu gering, unsere wirtschaftliche Leistung ist zu gering und da müssen wir was dran tun. Und wenn wir би саяны хэлсэн үгээр хэнийг ч доромжлоогүй. Бид нэр хангалттай бүтээхгүй байна. Манай бүтээмж хангалтгүй байна. Манай эдийн засгийн бүтээмж тий дотоод нийт бүтээгдэхүүн автомашины үйлдвэрлэл бас юусаа явахгүй байна. Гэхдээ эрчим хүч татвар улс төрийн дарамт тэр юусаа дуртахгүй. Хэний буруу юм бэ гэх юм бол өөрийнх нь намын буруу юусаа биш тий өөрийнхөө засгийн газрын буруу юусаа биш. Ард түмний ганцхан нэг хүнийг доромжлоогүй нийтээр нь доромжилж байна. Бурууга хинлүүж хийж байгаа юм бэ гэх юм бол ард түмэн. Diesen Sozialstaat weiter leisten wollen, dann müssen wir für diesen Sozialstaat gemeinsam arbeiten. So, denn Германд халамж маш өндөр гэдэг тийм. Тийм учраас тийшээ баахан Пакистан, Сирия гэх мэт баахан муслимэр ингээд дурч байгаа шүү бас хараа ирсэн хүмүүс Африкаас. Яг гэх юм бол халамжийн төлөө тийш очиж байгаа. За тэгээд сүүлийн 10-12 жил хэдэн сая тийм нийтийн тогоогооноос ингээд зүгээр өнгөө идэж байгаа халамжийн хар муслим хүмүүсийг бас дуурахгүй тий. Тэгээ энэ халамж авч үлдмээр байгаа юм бол эрүүл мэндийн даатгалыг авч үлдмээр байгаа юм бол нийгмийн даатгалыг авч үлдмээр байгаа юм бол та нар хөдөлмөрлөх ёстой. Тэгээ та нар татвараа түл гэж ярьж байна. Дижитал ертөнц шинэ эдийн засаг тэрэндээ бэлэн хэмлээ охин data analysis content marketing нэг сонсч ирсэн үү, нэг мөрөөдж ирсэн үү? Өөрийнхөө энийгээрээ дамжуулаад бэлдээд ажлын байраа хамгаалах, орлогоо дэвшүүлэх тийм сонирхолтой хүн байгаа юм бол
Видеог хийсэн. Болоо дахиад болсон. Окей. Тэгээ эдийн засгаа аврахын тулд бас та нэг сонирхолтой юм хэлээд үгүй. Тэгээ Герман улсад бүтэн сая өдөр дэлгүүрүүд хаалттай. Томоохон одоо номин, тэ Carrefour, Mini дэлгүүр гэх мэт тийм сүлжээ дэлгүүрүүд нь бүгдээрээ хаалттай. Тэ худалдааны төвүүд бас бүгдээрээ хаалттай. Юу онгорхоо байгаа юм бэ гэх юм бол нэг зоогийн газар, ресторан, жижигхэн киоск, түз гэх мэт тиймэрхүү газрууд ерөөхдөө нээлттэй. Бусад газар хаалттай яагаад вэ гэх юм бол германчууд бас амрах ёстой. За тэгээ эдийн засгаас сэргийхийн тулд германчууд одоо юу бодож эхэлж байгаа юм бэ гэвэл бүтэн сая өдөр бас дэлгүүрүүдийг нээлттэй болгоё. Окей. Тэгээд суур эдийн засгийн эмчилгээ ерөөсөө хийхгүй байна. Зүгээр дахиад нэг өдөр хүмүүсийг одоо баг хүчээр ажиллуулах гэдэг байгаа байхгүй. За тэгээд хэдүүлээ бас нэг сонирхолтой подкастыг сонсъё. Энэ хин бэ гэх юм бол Dieter Bohlen гэдэг нэртэй хүн. За яаж тайлбарлах юм бэ гэх юм бол манай Монгол улсын та бүгд мэдэх байх Modern Talking тий You My Soul, You My Heart билүү Modern Talking нэг алдартай дуу байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол Германы тэтгэн ТV шоу продюс хийсэн Super Odd тэгээ сүүлийн үед бас улс төрийн комментар гих мэдчлэн подкастаар дамжуулж өгдөг болсон. Тэгээд германчууд энэ хүнийг маш ихээр сонсдог гэх юм уу да. So сонсдог. Und deshalb wird natürlich auch so eine AfD natürlich beiseite geschoben. Da fragt man sich, warum machen die das mit Brandmauer? Warum machen die den ganzen Scheiß? So тэгээд ягаад тийм AfD намыг ингээд тий хориглох гээд байгаа юм бэ? Тэгээд тэр AfD намтай хизээж хамтрахгүй гэсэн хориг тэр Friedrich Merz нам ягаад тийм хориг гаргаж байгаа юм бэ гэвэл тий энэ ganzen Scheiß гэж юм уу нохон баас гэж одоо тэр тэдний авж байгаа арга хэмжээ. Тэгээ өөрийнхөө сонгуул дээр эрх мэдэлтэй үлдэхийн тулд тэрийг зүгээр нохон баас гэж одоо нэрлэж байна. Ja, weil die an der Macht bleiben wollen, weil da jemand kommt, wo sie wissen, oh Gott, ja. Deshalb machen sie ja auch keine Koalition oder eher. Тэгэхээр ягаад гэж байгаа юм бэ гэх юм бол эрх мэдлээ авч үлдэхийн тулд тий тэр яамнуудаа авч үлдэхийн тулд тий тэр Европын парламент дотор ингээд гишүүн томилдог, дэвшүүлэн зайлуулдаг тэрийг авч үлдэхийн тулд ягаад гэх юм бол тэнд нэг өрсөлдөгч гарч ирж байна. Хамаагүй сайн өрсөлдөж байгаа тий ялагдах гэдэг тэд нэр тийм учраас ялагдахгүй тэр намайг зүгээр хорчих. Was mit der AfD? Weil sie nur Angst haben, ihren Job zu verlieren. Weil es ihm nicht darum geht, was ist gut für die deutschen Bürger, sondern denen geht es um, ich muss es irgendwie schaffen bis zur nächsten Legislaturperiode, dann kriege ich bis ans Lebensende meine Pension, da kriege ich einen Sekretär, da kriege ich einen Geschäftswagen. Тэгээд эдгээр юунаас санаа зовж байгаа юм бэ гэх юм бол өөрийнхөө алтан тушаал, өөрийнхөө ажлын байр, өөрийнхөө орлого, өөрийнхөө насан туршид өндөрт итгүүр тэрнээ санаа зовж байгаа. За дахиад энэ дараагийн сонгуул хүртэл ингээд тас гүрий чи. Гэхдээ ард түмний төлөө би юу их болох юм бэ? Ард түмний төлөө би юу хийх ёстой вэ? Энэ бол зүгээр хэрэггүй. Alles tutti, ja. Darum geht's. Da sagt sich keiner, obwohl sie das schwören aufs Grundgesetz, aber keiner sagt sich, ich muss morgen aufstehen und mir überlegen, was ist für Deutschland, für mein Land gut. Aber das war ямар төрлийн хүмүүс байгаа юм бэ гэх юм бол алтан тушаал, эрх мэдлээ авах үедээ тий тангараг үргэдэг. Герман улсын үндсэн хууль дээр тангараг үргэдэг. Тэр тангарыг аль хэдийн мартцсан. Тэгээд тэр их хурл дотор янз бүрийн засгийн газрын гишүүдүүд өглөөс хэрэгтэй нэг ч зүгээр ингээд за би өнөөдөр юу хийх вэ? Ард түмнийхээ төлөө би юуны төлөө зүтгэх ёстой вэ? Тэгж бодож байгаа хүн нэг ч байхгүй. Ja, mit der Selbstreflexion, weil sie es halt auch nicht brauchen, weil es ja letztendlich... Nein, weil die Bürger sind denen scheißegal. Aber die Bürger sind denen scheißegal. Woran liegt das? Das ist jetzt... Ja, Team B. Also diese Frage, das war ja nicht immer so. Ja, woran liegt das? Gute Frage, ja. Ja, also das ist... Da ist halt dieses, meine jeder Unternehmer... Ja, aber die haben ja höchstwahrscheinlich, weil sie keine Angst davor haben, weil ja seit dem Krieg immer die gleichen Parteien auch dran waren. Hat sich ja nie was geändert. Einmal CDU, gut, FDP, die haben sie... Дэлхийн 2 дугаар дайнд дуусныхан дараа дана адилхан намууд. Монгол бас яг адилхан. Ардын нам, арчсан нам. Ах юм ерөөсөй байхгүй. Герман бас яг адилхан. CDU, SPD, der дундуур нь хаяа нэг grüne гарч ирдэг тийм FDP schon mal gekriegt. Ja, die haben jetzt gestellt, dass es nicht immer so weitergehen kann. Aber CDU, SPD, FDP und so Grüne, Linke, das waren ja immer Parteien, die sich da schon immer nur gegenseitig abgewechselt haben. Ja, und das versucht man ja auch beizubehalten. Тэр намууд зүгээр ингээд ээлжээ хүлээдэг. Тэгээ ээлж нь болохоор ингээд цадтай хагартлаа иддэг. Тэгээд дараагийн өөр хүн ээлж гараад ирдэг. Намууд ерөөхдөө айгуу тухтай сууж байгаа. Ich meine, wie krank ist das, wenn angenommen in Berlin... За, одоо нэг сонирхолтой юм ярьж байна. Dieter Bohlen. Германы бас нэг Lincoln нам байдаг байхгүй. Тэд нар ямар төрлийн хүмүүс бэ гэх юм бол социалист, марксист хүмүүс заяа. Окей? Социалист, марксист хүмүүс. Капиталистийн эсрэг, консерватив намын эсрэг. Тэ?
ер нь бол системээ шинжлэх ёстой, татварыг өндөргөх ёстой, тий? Компаниудыг дарамтлах ёстой. Тэгээд одоо Friedrich Merz-ийн эрх барьж байгаа нам ямар төрлийн нам CDU Christ Deutsche Union одоо Christine Schaschen Германы одоо холбоо гэсэн үг. Тэд нар ямар нам юм бэ гэх юм бол консерватив нам. Юмыг хэвээрээ үлдээх эсвэл 20 30 40 жилийн өмнөх байснаа буцаагаад авчрах. Тийм зорилготой байхгүй. Тэгээд хараад үзэх юм бол CDU нам консерватив, Die Linke нам бол прогрессив, социалист. Энэ хоёр ерөөдөө ус гал гэх юм уу да. Ерөөдөө хизээч хамтрахааргүй идеологитой, үзэл бодолтой. Шал өөрөхгүй. CSU, CDU, SPD nicht mehr aus. Da würde ja jeder normale Mensch denken, da geht die CDU mit der AfD. Nee, das machen sie nicht. Also die CDU würde mit den Linken. Тэгээд ингээ хараад үзэх юм бол 40 50 жилийн өмнөх CDU нам өнөөдрийн AfD намтай шууд хамтрах байсан байхгүй. Яг гэх юм бол үзэл бодол нь яг адилхан. Гэхдээ юу болсон бэ гэх юм бол CDU нам хамаагүй болсон. Тэр зүгээр нэг шошго болсон. Өөрөх маркетинг ямар ч хамаагүй. Тэгээд одоо Монгол бас яг адилхан. Арчлаамын ардын нам хоёрын ялгаа яг юу юм бэ? Нэг нь улаан нөгөөт нь цэнхэр. Тэгээ болоо штэ. Ерөнхийдөө яг адилхан байхгүй юу? Тэгээ Германы намууд ихэвчлэн бүгдээрээ тийм болцсон байгаа. Зүгээр ингээ хайрцаг дээр гадаа ингээ брендинг, маркетинг нэр нь зүгээр хөлг болцсон байгаа. Дотор нь байгаа юм бэ гэх юм бол зүгээр эрх мэдлийн төлөө. Тэгээд ер нь бол тий өөрийнх нь брендинг тий хэвээрээ байсан юм бол CDU AfD хоёр ерөөдөө хамтрах ёстой. Гэхдээ хамтрахгүй одоо CDU нам юу бодоо суугаад байгаа юм бэ гэх юм бол тэр социалист, тэр марксист, тэр прогрессив хүмүүстэй хамтрий гэж бодож байгаа хгүй. Тийм аимшигтай. За тэгээ энийг ерөөхдөө ингээ хараад үзээд урчгтэр AfD намын дарга Alice Weidel шал өөр юм ярьж сонсгоо. Der braucht schon 30.000 Beamte, die wir voll bezahlen. Ich sage immer wieder, weil es viel zu teuer. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Friedrich Merz-ийн нам засгийн газар дахиад 30 мянган засгийн газрын ажилтан ажилд авсан. Beamte. Тэгээд Герман юу юм бэ гэх юм бол засгийн газрын ажилтан юм бол маш өндөрт цалинтай, тултал нь амарч болно. Тэтгүүрт гарсан чинь маш өндөр тэтгүүртээ гарна. Тэгээ насаараа тэр эрүүл мэндийн даатгалгүй бүх юм цаанаасаа. За яа, амар өндөр. Тэгээд засгийн газар Beamte тийм төрийн албан хаагчийг ажилд авна гэдэг чинь тэднийг бас халах бараг боломжгүй. Одоо мөнхийн зардал болно гэсэн. Тэгээ Alice Weidel нэг эсэргүүцэж яагаад дахиад 30 мянган одоо ийм төрийн албан хаагчийг ажилд авсан юм бэ? Meist diese Leute alle raus. Тэднийг бүгдийг нь халах ёстой. Санал нийлж. Komplett führt sie einer normalen Arbeit zu. Тэднийг жинхэнэ тэгээ хувийн хвшил дотор ажлын байр хийлэг. Wissen Sie, wie es der arbeitenden Bevölkerung geht? Тэгжээж тэд нэр ард түмнээ ойлгоно. Wenn wir in der Regierung sind, werden wir den Verfassungsschutz abschaffen. Es wird kein Verfassungsschutz mehr geben. За, Verfassungsschutz юу юм бэ гэх юм бол тэрийг ерөөхдөө татан буулган гэж байна. Герман улсын үндсэн хуулийг хамгаалдаг нэг агентлаг байгаа. Үндсэн хуулийг хамгаалах хэрэгтэй. Гэхдээ тэр одоо юу болоод эхэлсэн бэ гэвэл эсрэг намын бүхсийг ухдаг хэрэгсэл болцсон байгаа. За тэгээ энэ үндсэн хуулийг хамгаалдаг агентлагаараа дамжуулаад тэгээ AfD намыг бүхсийг ухсаар агаад ерөөхдөө хэдэн олон удаа энэ намыг хориглох гэж үзсэн. Фейлцэнтэй өнөөдөр хүртэл. Ihr braucht mehr Geld in der Tasche. Warum zahlen wir so viel Steuern? Warum zahlt ihr so viel Steuern? За, ард түмэн минь та нарт юу хэрэгтэй юм бэ гэх юм бол Герман дотор чинь илүү их мөнгө байх ёстой, үлдэх ёстой. Яагаад тийм их татвар төлдөг юм бэ? Та нар хэдүүлээ. Sagen ganz klar, die Hälfte reicht auch. 25%, das ist super mit Familienfreibeträgen, das entlastet den Mittelstand, die Mittelschicht und vor allen Dingen Familien. So sieht ein richtiges Entlastungsprogramm aus. Und wir werden auf der Ausgabenseite, werden wir diese ganzen Entwicklungshilfeprojekte. Тэгээд энийг яаж шийдвэрлэж санхүүжүүлэх гэдэг юм бэ? Яг гэх юм бол татварыг буулгах гэж байгаа байхгүй юу? Тэгээ янз бүрийн гадаад янз бүрийн өөр орныг ингэ санхүүжүүлдэг. Ногоон санхүүжил, LGBTQ бүгдийн байхгүй болох. Und vor allen Dingen diese gesamte grüne Ideologie, das EEG-Gesetz, das werden wir abschaffen. Тэгээд тэр цахилгаан станц гэх мэт чи бүгдийг буцаагаад хэвэндээ оруулна гэж байгаа байхгүй юу? Атомын цахилгаан станц барина гэж байна. Нүүрсний цахилгаан станц ашиглалтанд оруулна гэж байна. Хамгийн хямдхан газ, нефтийг худалдаж авна гэж байна. Reichen sofort ersatzlos. За.
Тэгээ Швейцарын нэг подкаст нар бас амар сонирхолтой оновч юм ярьсан. Wenn der Islam momentan in Europa eine Gefahr ist und seit Jahren, Jahrzehnten jetzt zu einer Gefahr geworden ist, dann haben wir unseren netten Verbündeten der NATO und den Amerikanern, das haben wir denen zu verdanken. За сүүлийн 30-40 жилийн хугацаанд Ислам шашин, муслимчууд бидний аюулгүй байдлыг бодоо олгож байна. Биднэрт аюул болж байна. Цагаачдууд манай улсыг, манай эдийн засгийг, манай континентийг сүрүүлж байгаа. Гэхдээ энэ хэний буруу юм бэ гэвэл НАТОгийн буруу, Америкийн буруу гэж. Weil diese zahlreichen Kriege, die Zerstörung im Irak, in Somalia, überall, in Syrien, dieses endlose Morden, Bombardieren, das hat diese großen Flüchtlingsströme auch ausgelöst. Тэг яагаад ийм олон сая хүмүүс Европ руу зугцсан юм бэ? Европын зүг рүү ерөөхдөө амьдралаа нүүлгэж байгаа юм бэ гэвэл НАТО ба Америкчууд Афганистан, Сирия, Либия, Сомалия, Алжирия, Ирак тултан бөмбөгдөөд байгаа хгүй. Одоо нь шүү дээ энэ Ираныг бөмбөгдөөд дуусгах чадах юм бол энэ Иранд амьдарч байгаа хүмүүс хаашаа зугтах вэ? Тэ? Шашинтайгаа хамт хаашаа очих вэ? Европ руу очиж. Unsere Politik und die Machtpolitik, sagen wir mal, der Amerikaner des Westens hat diese Migrationsströme bewirkt. Тэгээд Америкчууд ба Европчууд зүгээр чимээгүй хүлээн зөвшөөрсөн тэ бодлого энийг бүх юм энэ бүгднийг хөдөлгөөнд оруулсан. Үсгсэн. Айгуу зөв. Also wir können nicht nur sagen, der Islam ist schlecht und so weiter und die bösen Islamisten. Wer hat die gezüchtet? Wer hat sie... Тэгээд ганцхан муслим исламчууд ингээд муухай бузар аюултай хэлж болохгүй. Тэрийн ерөөхдөө тэднийг хэн босгосон бэ? Санхүүжүүлсэн бэ? Дэмжсэн юм бэ? Sogar finanziert. Und dann haben sie die Hand gebissen, die sie finanziert hatte. Тэгээд санхүүжүүлсэн этгээдийг бас алгадаад авсан, хазаад авсан гэж юм. Тэр юу ярьж байгаа юм бэ гэх юм бол 9/11 9 сарын 11 болсон World Trade Center те. Энэ байсан бэ гэх юм бол Al-Qaeda. Al-Qaeda хийн үүсгэсэн юм бэ гэвэл Америкчууд. Хэн санхүүжүүлсэн бэ гэх юм бол Америкчууд. Siehe die Twin Towers, nicht? Und dann haben sie den Afghanistan 20 Jahre besetzt. Und was hat das gegeben? Also diese Politik, die war für uns kulturell absolut zerstörerisch. Und die hat... Тэгээд хараад үзэх юм бол Америкчууд тэр Middle East, Arabi орн, Африк, юу хийс тэр бүх юм биднийг сүрүүлсэн. Тэгээд одоо эрчим хүчний бодлого худалдаа модалтан дээр бас алж өгч дээ Америкчууд. Dem Islam sehr viel Aufwind gegeben. Die haben sich dann gesagt, okay, bei uns, wir werden hier kaputt gemacht. Тэгээд Исламын шашин одоо экстрем болсон гэсэн үг шүү дээ. Алалалала гэл тэ. Аллаху акбар өөрийнхөө амиа хорлдог гэх мэт шүү. За юунаас болж эхэлсэн бэ? Америкчуудаас болж эхэлсэн. Яг гэх юм бол Америкчууд тэдний ингээд тулталтанд бөмбөгдөж байгаа. НАТО бас оролцоо. Тэгээд тэд нар юу харж байгаа юм бэ гэх юм бол энэ цагаан ярьсан англи хэлээр ярьдаг энэ НАТО-гийн гишүүн орн Америкчууд тэ миний орон нутаг миний нутгийг сүрүүлсэн. Би одоо хэрэг орно. Dann besetzen wir halt den Besetzer. Яг зөв. За одоо Украинаас бас олон сая хүмүүс Европ руу зугтсан. Тэнд Герман улс, Польш улс, Франц улс, Итали улс, Булгар улс, Унгар улсад гадуурын дарга болж байгаа. Хинээс болсон юм бэ гэх юм бол дахиад НАТО. Үгүй. Тэгээ утгагүй Оростой алдчих магадгүй. Европ тэр чигтээ. Бас энэ буруу юм бэ гэх юм бол Америк НАТО-гийн буруу. За тэгээд энийг бас энэ талаар бас сонирхолтой юм байна. Und was wir sehen, ja, ist ja jetzt, dass die Russen exakt darauf reagieren. Zunächst, indem sie Waffenfabriken, Munitionsdepots und Ähnliches gezielt in der Ukraine und massiv angreifen. Тэгээд сүүлийн үед Украинд хэдүүлээ юу арж байгаа юм бэ гэх юм бол Оросууд зэвсгийн үйлдвэр, агуулгууд, тэр логистикийн төвүүдийг бөмбөгдөж дуусгаж байгаа. Яг вэ гэх юм бол тийм Европчууд Украинчуудтай хамт тэнд үйлдвэрлэж байгаа. Aber der Zeitpunkt, zu dem Sie sagen werden, das reicht ja nicht. Wir müssen sozusagen an den Ursprung dieser Unterstützung gehen. Гэхдээ тэр эзэний цагт хангалтгүй байж таар. Яг гэх юм бол тэр дроны, хангамжийн сүлжээ, санхүүжилт, технологи, тодорхой хэмжээний үйлдвэрлэл бас хаана явж байгаа юм бэ гэх юм бол Европ даяар явж байгаа. Францд явж байгаа, Германд явж байгаа, Польшд явж байгаа, Италид явж байгаа, Денмаркт явж байгаа.
Эстонд явж байгаа, Латвиад явж байгаа. Eine Waffenfabrik beispielsweise in Deutschland oder in Großbritannien, jedenfalls in Europa angeht. За тэгээ хизээ нэг цагт Оросууд юу хийх магадлалтай юм бэ гэвэл за одоо болноо. Украинд ерөөдөө бөмбөгдөх юм байхгүй. Тэ? Одоо бид нар юу бөмбөгдөх ёстой юм бэ гэх юм бол Германд, Их Британд тэ үйлдвэрлэж байгаа үйлдвэр агуулгыг бид нар бөмбөгдөх ёстой. Der ist nicht mehr fern. Und was tun wir dann? Das ist die Frage. Gibt es einen Plan B der europäischen Regierung? Was tun sie? За тэгээд Оросууд Герман юм уу Их Британы тэ Украины төлөө ажиллаж байгаа үйлдвэр агуулгыг бөмбөгдчих юм бол Европчууд яг юу хийх юм бэ? Европт ирэх мэдлэлтэй байгаа хүмүүс ямар арга хэмжээ авах юм бэ? Б төлөлгөө тэднэрт юу байгаа юм уу? Wie reagieren Sie darauf? Wir haben keine Waffensysteme, mit denen wir Одоо энэ хин ярьж байгаа юм бэ гэх юм бол Герман улсын цэргийн албаны хамгийн томцолтой генерал байсан. Тэтгэврт гарсан. Нэмээд НАТОгийн Европын үйл ажиллагаа захирдаг хүн байсан энийг ярьж байгаа шүү заа. adäquat reagieren könnten. За нэмээд юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Оросууд манай Герман манай Их Британыг бөмбөгдөөд эхлэх юм бол биднэрт хариу барих зэвсэг байхгүй. Was tun wir also? Das ist doch die entscheidende Frage. Ich muss doch, gut, als Militär hat man immer einen Plan B, immer eine Rückfallposition. Aber das erwarte ich auch von Politikern. За тэгээд би Батлан хамгаалтын яам дотор ажилладаг байсан хүн, би цэрэг хүн. Тэгээд надаа үргэлж план Б, одоо өөр нэг Б төлөвлөгөө гэсэн юм байгаа. Гэхдээ би ингээ улс төрчдөөс асуумаар байна. Та нарт ерөнхийдөө Б төлөвлөгөө байгаа юм уу? Б төлөвлөгөө байхгүй. Одоо 2 жил Way Academy-тэй хамтарч ажиллаж байна. Тэр Way Academy таадаг юу заадаг юм бэ гэх юм бол digital marketing, content, data analyst. Тэгээ хамгийн сүүлд юу нэмсэн бэ гэх юм бол хиймэл ойхан ба хиймэл ойханы агенттэй хэрхэн ажилладаг юм бэ? Хичээлийн хөтөлбөр байгаа. Тэгээ таадаг хэн заах юм бэ гэх юм бол нэг их сургуулийн багш таадаг заахгүй. Таадаг хэн юм заах юм бэ гэвэл яг тэр мэрэгчл тэр чадвараараа дамжуулаад өөрийнхөө орлогоо олж байгаа хүн. Таадын чадварыг эзэмшээд авцсан тэргүүрээ дамжуулаад өөрийнхөө бизнесээ явуулж байгаа эсвэл өндөр алтан тушаалтай нэр хүндтэй тиймэрхүү хүмүүсээс таад сурна гэсэн. Тэгээ ажлын бус цагаар хагасаа бүтэн сайн. Та одоо хийж байгаа ажлаа үргэлжлүүл. Бусад цагаараа чадваруудаа дээшлүүл. Орлогоо дараагийн түвшинд хүрэг, шинэ ажлын байртаа бол шинэ эдийн засгийн ертөнцид бэлэн байгаа. Way Academy-г маань дэлгэрэнгүй мэдээлэл дээр доор байгаа шүү. Тэгээ таад амжилт хүсье. Тэгээд нэг юм та дэсгүй. Орлогоо дээшлүүлээд хөрөнгө олт хийгээрэй. За